Хөрөнгө оруулагч байх нь баян мөнгөтэй хүмүүсийн асуудал гэж хүмүүс эндүрдэг. Яг үүндээ ирээдүгээ тооцож хардаг ухаалаг хүн бүрт хамааралтай сэдв юм. Ухаалаг санхүү тэлээсдгүүл танд мөнгө санхүүгийн тал дээр боловсрол олгохоор 7 хоног болгон нэвтрүүлгээ хүргэж байгаа. Ингээд нэвтрүүлгийнхээ шинэ дугаартаа үзэгчдийгээ урьж байна. Студид маань Diamond Mind Academy-ийн захирал бизнесийн ментор Хишгэ хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд баярлаа. Урилга авч ирсэнд их талархлаа. Тэгээ өнөөдөр хоёлаа хувийн санхүүгийн талаар амттай арай өрнүүлье гэж бодож байна. Би таны сошиал дээр оруулсан байсан нэг рилийг үзсэн. Тэрэн дээр санхүүгийн мацаг гэж яриад байсан. Тэгээ миний хувьд ингээд 7 хоногт нэг удаа хаяада мацаг барьдаг байхгүй. Мацаг барина гэдэг нь хоол идэхгүй өөрийгөө гоё эрүүлж болж байгаа. Тэгвэл санхүүгийн мацгийг би яаж барих вэ? Та надаа зааж өгөөч. За баярлалаа. Тэгээ одоо Монголын нөхцөлд гэх юм бол 10 хүн тутмын 9 нь ер нь санхүүгийн мэдлэггүй байна гэдэг юм судалгаа гарсан байгаа да. Бид нар одоо хоолны мацгийн тухай бол маш сайн ойлгож байгаа тийм. Нэг өдөр одоо мацаг барьж байгаа шалтгаан нь өөрийгөө эрүүл мэндийг гоё болгох. Тэгвэл санхүүгийн мацаг гэхээр санхүүгээ сайжруулах зорилготой. Магадгүй бид нар ямар нэгэн байдлаар одоо өдөр тутам хяналтгүйгээр худалдаа авалтуудыг хийгээ зарлага маш их гаргаж идэг. Тэгвэл санхүүгийн мацаг гэхээр за би яг одоо энэ 7 хоногт магадгүй өнөөдөр ямар зарлага гарахгүй. Эсвэл бүр байлаа гэхэд одоо яг миний өдрийн зардал хэд байгаа даа. Түүнийг мацагаар буюу одоо ингээд багасгая. Тэ? За би одоо нэг өдөрт 40,000 төгрөг хэрэглээд байгаа бол нэг 20,000 болгоод 20,000 төгрөгийн мацаг бариад түүнийг одоо хоримтлуулъя ч гэдэг юм яг ийм зорилгоор санхүүгийн мацаг бар. Тэрнээс хүснээрээ идээд ивэл биеийн жинд харгалдаг тий. Яг түн шиг хүснээрээ хэрэглээд ивэл бид нар санхүү гэдэг зүйлээ бүтээж чадахгүй өөрийн гэсэн одоо хуримтлалгүй ахаал нөгөө санхүүгийн асуудалтай ингээд орооцолтой яваад байна гэсэн. Тэгээ үнэхээр одоо хуримтлалтай болоо санхүүгээ зөв удирдъя гэж байгаа бол зардлаа хянах гэдэг зүйлээс эхэлж эхлэх юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр 7 хоногт ядаж нэг өдөр магадгүй ямар ч зардал гарахгүй байгаад үзэх нь тэр өдрийнхөө зардлыг хуримтлалтай хийх ч юм уу. Ийм зорилгоор санхүүгийн мацаг гэдэг үгийг гаргасан. Хэрэгжүүлээд бас айгүй хөрх үр дүнтэй байна гэх хүмүүс хуваалцж байгаа. За тэгээ яасан гэсэн чинь би өдөрт өөрөө анзаарахгүйгээр одоо 50-аас 100,000 төгрөг ч юм уу тэр магадгүй бизнес эрхлэгчдийн хувьд бол за магадгүй цалинтай хүн байлаа гэсэн 20-аас 30,000 төгрөгийг хэрэггүй зүйл зарцуулдгаа ойлгосон. За яг тэгээ энийг 3 сарын хугацаанд 7 хоногт нэг удаа мацаг барьсан чинь за багадаа 300,000 дээдлэн сая төгрөгийн хуримтлал хийсэ. Нэг өдрийнх бол санхүүгийн мацаг барихад тэгэхээр энэ маань бас бодит үйлдэл өгж байгаа бас их баяртай байгаа. Тэгэхээр санхүүгийн үед бид нарын ингээ энүүхэнд гарын дор бэлэн хуримтлуулах тийм боломж нөөц зөндөөх явж идэг. Гэтэ бид нар ухамсартайгаар олж харахгүй байгаа юм байна л да тий. Яг та өөрөө мацаг ер нь барих уу албаар ингэж. Миний одоо амьдрал дээр хэрэгжүүлсэн сүүлийн 1 жил хэрэгжүүлж байгаа нэг чухал мацаг байгаа. Тэр юу гэхээр өмнө болохоор би 7 хоногийнхаа хүнсийг нэг удаа одоо ингээ ийм марч гэдэг юм ингээ том супермаркет ороод бэлддэг. Яагаад гэвэл би завгүй тэгээд нэг дор ингээ бүх юмаа бэлтжүүл амар гэх. Тэг яг ингээ нөгөө хөтлөөд тооцоолоод харсан чинь 7 хоногт одоо хэд хэд 200-300 мянга ч юм уу ингээ авчиж байгаа. Тэгэнгүүт тэр маань 3-аас 4 хоногийн дараа зарим нь шаардлага хангахаа болно, зарим нь хэрэгцээгүй юм аавна, нэгэнд очисон юм чи гал нэг пицца авчиж гэдэг юм уу. Хүүхдүүдтэй явж байвал нөгөө хэд нэм юм аавна гэхээр авч гисээр хагаад бодит байдал дээр 3-ны 1 нь бол яг хэрэгцээгүй юм байгааг ажигласан. Тэнгүүд би энийг болохоор яаж өөрчилсөн гэхээр сүүлийн яг 1 жилийн хугацаанд өөртөө ойрхон байгаа супермаркетаас 1 юм уу 2 хоногийнхоо хэрэгцээг ингээ авч байгаа. Тэгэхээр санхүүгийн хувьд яг 50% хэмнэлт хийж байгаа бол харагдсан надад. Тэмээ хоолн саяхгүй хана тийм. Тэгээ бас дээрэс нь ойрхон аваад хар шин юмнууд хэрэглэдэг. Яг тийм эрүүл байхад тийм. Гэтэл магадгүй нөгөө хуучин юм маш нөөцөлтэй хүмүүс болж идэл эрүүл мэнд дахиад охироод ахаад нэмэлт зардал гарах. Тийм асуудлууд байна. Тэгэл юм ингээд ажиглаад хахаар их бага жижиг зүйлээс эхлэх юм тий. Бид нар тэгэл энгийн зүйлсүүдийг нэг тоохгүй том зүйлүүд дээр ачилбагд өгөөд яваад идэг боловч бодит амьдрал дээр харахаар энгийн жижигхэн зүйлүүд бидний анзаардаггүй зүйлүүд маань том зүйл болж аваад байгаа байхгүй тий. Тэгээд Хишгэ ментороос бас нэг асуумаар байгаа зүйл нь би таныг хуримтлал үүсгэж байгаад аялдгийн байна гэж бас бодоод идэггүй. Тэр сториг ингээ харахаар энэ дээр аялья гэж бодоод хойшлуулаад явж байгаа багтгүй 5 жил ботсон 10 жил ботсон хүмүүс байдаг шүү дээ. Энэ дээр та одоо бүр энэ өвөл тэр мөрөөдлөө бодит болохыг гэвэл ямар зөвлөмж өгөх вэ? Өөрийнхөө бодит туршлагаасаа. За манай Diamond Academy болвол 10 одоо нэг үний бүрэлдэхүүнтэй бид нар ажиллаж байгаа. 2 жилийн хугацаанд санхүүгийн мацаг гэдэг зүйлийг бариад за тэгээд хуримтлал хийгээ аялсан. Яг одоо өөрийнхөө хажуу талын 10 хүн дээр бүр цэвэр 2 жил туршсан юм бодит зүйл гэсэн үг байхгүй. Тэгээ эхний удаа бид нар өдөр болгон 5,000 төгрөгийн хуримтлал хийгээд
Тэгээ 3 одоо нэг ажлын 220 хэдэн хоног гэж бодох юм бол нэг сая 200 300 мянга цуглаад тэгээ хамгийн боломжтой аялал маань бид нар Бээжин рүү аялсан. Багаараа 24 хонд гэсэн. За тэгээ эренгүүт мэдээж нөгөө урам аав. Ямарваа нэг юм чи одоо эхнийхээ алхмыг хийчихвэл вау гоё ингээд цаашаагаа хийх. Тэгвэл нөгөө 5,000-а 27 өдөрт бид нар 10,000 болгосон. Кофе ууж авч явахаа болиё гэдэг юм өрөө гаргасан манай ажлынхан те. Гэртээ хоолоо хийж ирээ. Ингээд 10,000 төгрөг гэдэг чинь бидний хувьд өдөр алга хоримтлуулахад бас юм боломжийн болчихж байгаа байхгүй. 25 оны сая ерөөсөө бараг сарын өмнө бид нар Хайнаан руу аялсан багаараа. Ямар гоё. Бизнес эрхлэгч байд юм уу 5-10 хүн өдөрцөж байгаа бол бас нэг энийг ингээд гоё хэрэгжүүлээд те хамт олноороо бүтэн жил ажиллаад санхүүгийн хувьд өөртөө бас нэг ийм гоё боломжуудыг гаргаасаа гэж уриалмаар байгаа. Тууштай байдал гэдэг зүйл нэгдүгээрт маш чухал те. Зорилгыг хүн ер нь яаж яг ингэж өөрийн зорилгоо олж тодруулдаг юм болоо. Өөрийнхөө яг ингэ хүсэл мөрөөдлийг яг би юу хүсээд байгаа юм. Тэгээ өнөөдрийн байгаа зүйл маань болоод байгаа мó эсвэл дараагийн одоо дахиад нэг хүсэж байгаа зүйл маань ямар хэмжээний санхүү мөнгө хэрэгтэй байгаа юм. Ихэнхдээ л хүмүүсийн хувьд бол яг өнөөдөр байгаа нь болж ийна биш би нэг дараа ийм болчих юмсан гэж хүсэл байдаг. За манай гэр бүлийн хүрээнд нэг одоо автомашины хэрэгцээ байгаад байна. Жилийн дараа гэхэд авъяач гэдэг юм. Арай урьдчилж ингээд зорилгоо тодорхойлжвол тэрнийхээ төлөө тодорхой хэмжээнд одоо илүү ингээд одоо хуримтлалаа хийж эхэлнэ гэсэн. Тэгэхээр хүн яг нөгөө зорилгын тодорхой олчвол дэмжигч гэсэн ингээ хүмүүс гарчээд тэр хүн өөрийнхөө зорилгын төлөө 30% хуримтлуулсан байвал үлдсэн 70% ч магадгүй бас нэг өөр боломжууд ингээ гарч ирдэг юм шиг санагддаг. Шгэ ментор маань бизнесийн ментор хүн тэгэхээр манай үзэгчдэд зориулаад та нэг яг бодит даалгавар өгөөч гэж хүсмээр байна. Өөртөө бичээд аваа гэдэг юм бодит гар дээр нь ингээ бий болох тийм даалгавар ойлоо өгөөд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөл ямар вэ? Тиймээс сонирхолтой. За даалгаврын үед маш амархан эхний 7 хоногийн хугацаанд та өдөр алга өөрийнхөө зардлыг бичих. Бөх 50 төгрөг тэ магадгүй тор 100 төгрөг ингээд бичээд эндээс би одоо хасаж болох байсан зардал хэд вэ? Тэгээд 7 хоногийн хугацаанд хэд энэ чинь нэг 10,000 20,000 ч байж болно. Тэгэхээр энийгээ би дараагийн 7 хоногт одоо яг 7 хоног болгон энэ дээрээ санхүүгийн мацаг барья гэдэг юм шийдвэрийг гаргах. За тэгээд 3 дахь зөвлөгөө нь болохоор 7 хоногийн нэг өдөр та яг ямар ч худалдаа авалт хийхгүй ийм өдрийг бас ингээд бий болгоорой тий. Яг тэр худалдаа авахыг хүсэж байгаа авахгүй л боллоо гэж бодоход тэр мөнгөө нөгөө хуримтлал руугаа ийн гэсэн үг. Ийм зүйлийг ингээд сарын хугацаанд хэрэглээд магадгүй ингээд өөрийнхөө үр дүнг заавал хэмжээрэй гэж хэлмээр. Тэгээд дээрэс нь одоо энийг нэг тийм хэцүүгээр биш өөртөө тоглож байгаа юм шиг өөрийгөө сорж байгаа юм шиг хийвэл илүү аз жаргалтай байх болно. Тэр манай үзэгчдэд зориулаад даалгавар болон челленж өглөө шүү. Менторийнхаа өгсөн даалгаврыг хийгээд үзээрэй. Тэгээд ямар мэдрэмж төрж ийн бидэнтэй бас эргэн хуваалцаарай гэж хүсмээр байна. Цагаа зориулсан биднэрт өөрийнхөө туршлагыг хуваалцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Эдийн засгийн энгийн үгээр болондоо бид хуримтлал яагаад чухал вэ гэдэг сэдвээр видео штор бэлтгэснийгээ та бүхэнд хүргэж байна. Хуримтлал гэж юу вэ? Хуримтлал бол ирээдүйд ашиглах зорилгоор өнөөдөр үүсэж байгаа нөөц юм. Иргэн та сард хэдийн хэмжээний орлого зарлагтай түүнээсээ хэдийг хэмнэх боломжтой байгаа гэдгээ мэдсэн бол одооноос ажил хэрэг болгож хуримтлал хийж эхлээрэй. Хуримтлал заавал өндөр дүнтэй байх албагүй. Хуримтлалын гол зарчим бол баг багаар хамгийн гол нь тогтмол байх явдал. Тиймээс заавал мөнгөтэй болохоор боломжтой үедээ гэж хойшлуулахгүйгээр яг одоо эхлээрэй. Таны үр хүүхэд өсөж томроод мөдхөн л үүрнээсээ ниснэ. Иймээс та ирээдүйн боловсролтод зориулж сар бүр цалингаасан оюутны сургалтын төлбөрт зориулан 50,000 төгрөг цааш нь хийлээ гэж бодоход 1 жилийн дараа гэхэд таны дансанд 600,000 төгрөг, 2 жилийн дараа 1,200,000 төгрөг гихчлэн өсөх болно. Хуримтлалын нэг төрөл бол хадгаламж юм. Бага хэмжээгээр ч гэсэн тогтмол хуримтлал хийх боломжийг өрхийн болон хувийн төсөвтөө суулгаж чадсан бол түүнийг хадгаламж болгох нь чухлаа. Учир нь бэлэн мөнгө хэлбэрээр хийсэн мөнгөн хуримтлал өсөж үржихгүй, шүүгэнт хийсэн тоо хэмжээгээр л байна. Мөн мөнгөө хадгалж байгаа газар чинь найдвартай биш, улгай дээрэм, гал түүмэр гэх мэт олон аюулд өртөх эрсдэл өндөртэй. Харин хадгаламж хэлбэрээр хуримтлалаа хийж байгаа тохиолдолд хадгаламжийн хүүгээр таны мөнгө өснө. Үн цэнэн алдахгүй, алдсан ч бага хэмжээгээр л. Тусгай харуул хамгаалалттай газар байх тул найдвартай,
Эрсдэл үүссэн тохиолдолд таны мөнгийг баталгаатай хадгаламжийн даатгалын сан гаргаж өгнө. Сонголт зөвхөн таны гарт. Бэлэн мөнгө өсөхгүй, найдваргүй, баталгаагүй. Харин хадгаламж хүүгээрээ өснө, найдвартай, баталгаатай юм. Санхүүгийн сайн дох болон маань эхэлж байна. Технологи өсгийн хэрээр биднэрт шинэ боломжууд нэгцээр л байна. Тэгвэл дижитал цахим ертөнцид контент бүтээж, түүнийгээ дагуулж өөрийнхөө ур чадрыг өсгөөд боломжуудыг өөртөө нээж өгдөг залуусын төлөөллийг та бүхэнтэйгээ уулзуулъя. Жилээс жилд сошиал медиа илүү олон хүнтэй илүү их дуу шуугантай болж байна. Өнгөрсөн жил үр дүнгөө өгч байсан арга, техник 2025 онд үр ашиггүй ажил болж хувирчихсан байж магадгүй. Facebook, Instagram, Twitter зэрэг сошиал платформуд хуурамч, олонний анхаарал татаж, дуйлан дэгдэх гэсэн контентийг ялгаж, хэрэгтэй, сонирхолтой, илүү харилцан яриа үүсгэх контентийг хэрэглэгчдэд хүргэхээр тус тусын алгоритмыг өөрчлөн чангатгаж байгааг дурдхан зүйтэй. Иймээс залуу үе интернет орчинд илүү өөрсдийгөө хөгжүүлж, бизнесүүдийг таниулах, бие биедээ байгаа мэдлэг чадвараа бусдад хүргэхээр нэгдэн ажиллах болжээ. Ямар нэг татвар түрээсийн дарамтгүй, нүсэр тайз хэрэгсэл гэхгүй энгийн амар орчинд илүү хүнд ойрхон мэдээллийг өгч, нэг үгээр хэлбэл мэдлэгээ худалдаж байна. Зураач, аялагч, веган хоолтон, рил бүтээгч гэх мэт өөрсдийгөө мэддэг бүхнээрээ нэгдсэн хэсэг залуус яг энэ чиглэлээр бидний мэддгээр студ байгуулан рекламыг илүү энгийн болгожээ. Ингээд баг бүртгэд бид төвтэй хүмүүс бөө цугларч иж нэг баг айгүй тийм бүрэн бүтэн бүрддэг юм шиг санагдав. Мөнгө олох уу, олохгүй амар их байсан. Ер нь аль болох зөв төлөвлөл илүү хэмнэлттэй л байхыг хичээдэг. Бодоод суугаад идэг хүмүүсэд бодоол яриад хиймээр байна гэл. Тэгэхээр хийх гэр ингэж тах юм гээл. Эсвэл надаа камер авахгүй, тийм байхгүй гэл. Заавал мэргэжлийн юм шаардлагагүй өөрт байгаа боломжоор эхлээд үз, хийгээд үз. Нэг алдна, хоёр алдна, гурван алдна, гурван алдсан ч дараа нь хий. Ер нь тэгэл тууштай, хичээнгүү, тийм байвал тэгэл аяндаа бүгдийг хийгээд чадаад энэ бүгдийн ард нь нэг мэтгэл гарцсан байна. Өмнө нь аялагч аялахаар шийдвэл заавал аяллаа байгууллага агентаар дамжиж зуучлуулдаг байсан. Тухайн аяллаа агент нь хамгийн туршлагатай мэргэжилтэн буюу мөрөөдлийн аяллыг тань хэрэгжүүлэхэд тус болох бүхий л мэдээлэл, нүкс түлхүүрийг нь атгагч байлаа. Аяллаа агент мөн хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь гол нөлөөлөгч байж, жуулчдад хаашаа ямар чиглэлээр аялахыг нь чиглүүлэгч, гол зөвлөгч нь байсан гэж хэлж болно. Тэдэнгүүгээр ийш тийш аялахыг төсөөлшгүй үе саяхан байлаа. Харин интернет хэрэглээ эрчимтэй хөгжиж буй энэ үед хэрэглэгчид нислэгийн тийз, зочид буудлын өрөөгөө шууд захиалах, аялах газруудаа өөрсдөө судлах, сошиалоос олж мэдсэн найз нөхдийнхөө аяллаа туршлага дээр үндэслэн аяллаа төлөвлөгөөгөө гаргах боломж нээлттэй болсныг залуу сандахгүй. Намайг Бодон Цэцэг гэдэг. Хятад улсын Сиан хотод олон улсын эдийн засаг худалдаагаар сураад одоо өнгөрсөн жил 8 сард сургуулаа төгсчөөд Монголд ирсэн. Тэгээд Хятад улсад сурж байгаа хугацаанд Хятад өөрөө ингээ 9 сая км квадрат газар нутагтай амар том. Тэгээ бүх айгүй болон өөр төрлийн хүмүүс соёлтой байдаг. Тэгээ Хятад аялахаас эхлээд миний аялал ингээд Дубай явах, Япон явах, Солонгос явах, ингээд сая Казахстан, Кыргызстан явах гэдэг юм. Ингээд аяллууд ингээ хөрвөөд явсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд айгүй эрчимтэй аялсан. Өөрөө хийгээд явахаас гадна хүмүүс бас ингээ түгээчмээр байдаг. Тэгээ яаж түгээх вэ гэж бодоод найзуудтайгаа нийлээд эднэр маань бас намайг дэмжиж тэгээ өөрөөсөө боломжоор камераараа ширээ хийж чадсан ширээгээ хийгээд дэмжигээд тэгээд бид нэр нийлээд энэ аяллаа The Travel Podcast гэдэг нэртэй подкаст эхлүүлж байгаа. Тэрэн дээрээ болохоор одоо янз бүрийн юмар аялдаг хүмүүсийг оруулсан тий одоо усан гоцоор зүгээр газрын аялал хийдэг, дуугүй, мотоцикл тий тэгээд бас уулын аялал хийдэг ч юм уу. Эсвэл бүр одоо нөгөө скейтборд ундаг хүүхдүүд ч өөрөөсөө одоо туртай юм спот дээр очиж ингэж гулгаж үзэх туртай байдаг тий. Тэр ч хүртэл ингээд аялал учраас ингээд аяллыг тогтсон нэг ойлголтоос нь хөвдөөд хүн болго өөрийнхөө гэсэн онцлог сонирхолтой тааруулаад аялдаг байгаасаа гэсэн үүднээс подкаст эхлүүлж байгаа.
сүүлийн 2 жил бол би нэг маш гоё санхүүгийн одоо аялалтад зарцуулдаг юм системтэй болсон. Тэр нь болохоор манай аялын клуб байгаа байхгүй юу. Тэрэндээ ингээд сар болгон би тогтмол ингээд мөнгө хийдэг. Тэнгүүтлээ тодорхой хэмжээний одоо тэр платформоос аяллаа хараад тухайн цуглуулсан мөнгөндөө харуулад аялал захиалга явуулдаг гэсэн. Тэгээ би сар болгон тэр мөнгө хийх ёстой. Хийхгүй байж болохгүй. Тэгэнгүүт хүн чинь угаасаа ингээд аялах зорилготой болчихсон. Тэгэхээр ер нь бол та нар ч гэсэндээ ингээд сар болгон эсвэл өдөрт нэг 10,000 төгрөгчсөн хоош нь хийгээд иж болно гэсэн үг. Тэгээл тэгжж байгаа аялна гэсэн. Ер нь бол их биш баг биш байнга хурааж байгаа тэгж байгаад аялна. 2018 онд би найзтайгаа нийлээд өөрөөсөө аялал хийжсэн. Тэгээ бид хоёр ер нь өөрөөсөө аялал хийхийн тулд мөнгөө ингээ баг багаар цуглуулаад бид хоёр бол цагийн ажил хийдэг байсан тухайд тэгж жагаад нэг хүний сая 700 мянгаар л авдаг Вьетнам яваад Лаос, Таиланд гэ 3 улс орчоод ирчихсэн байхгүй яг өөрөөсөө битүү газраар тэгээ ингээл вагонд 40 хэдэн цаг яваал нөгөө вагонд баг тасаал бууж байгаа л тий. Тэгэл заримдаа нэг удаа бүр Бээжингийн вокзал дээр хүртэл гадаа хүртэл хонжлээсэн. Тэгэл ер нь бол одоо харьцангуй аюулгүй гайгүй болцсон дэлхийн ертөнцид тэгж бодоод байгаа. Гэтэ ингээд хүн ер нь аялснаар ялч их орондоо илүү хайртай болд юм лээ. Ямар гоё улстай амьдарч байгаа юм бэ? Тэгээд айгүй потенциал байна. Бид нэр ингээд тэр хөгжсөн орнуудаас жишээ аваад тий ингээд зөв хөгжих хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Угаасаа бид нэр чинь нэг алдаатай байгаа шүү дээ. Тэгээд Монгол маань бүр ингээд төвчлөө тулцаагүй байгаа нь баг азны юм шиг санагдаж байна. 10 хүнээс 6 нь сошиал орчинд видео контентыг сонгон үзэж болдог бол тэд 7 хоногт багадаа 8 цагийг онлайн видео контент үзэхэд зарцуулдаг байна. Видео контент ашиглан байгалийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам, тав тухтай орчин, адал явдалтай, дурсамж үлдээх зугаатай үйл явдлуудыг аялагчдад хүргэх нь тэдний шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх боломж олгодог. Үргэлж гайхалтай сайхан байгаль, дуу алдмаар орчны видео бичлэг нийтлэхээс илүүтэй газар дээрээс нь хийж буй шууд дамжуулалт, бодит аялагчдын туршлагыг харуулах нь сошиал медиа дахь хамгийн үр дүнтэй контентын нэг болоод байгаа гинэ. Япон, Солонгос, Казахстан, Кыргызстан, Катар, Бахрейн гэдэг бас нэг улс байгаа. Өнөөдрийн санхүүгийн сахилга бат булангаараа гар утсан дээр байгаа аппликейшнуудынхаа төлбөрийг та хянж явдаг уу, бүртгэдэг үү, мэддэг үү гэдэг зөвлөмжийг та бүхэндээ хүргээд технологи хөгжихийн хэрээр бид төрөл бүрийн аппликейшнуудад төлбөр төлж хэрэглэдэг болж эхэлж байна шүү дээ. Тэгвэл яг өөрийнхөө хэрэглэн зориулаад авсан аппликейшнаас гадна хүүхдүүд маань гар утсаар маань оролдох үедээ ч байд юм уу. Санаандгүй байдлаар төлбөртэй тоглоом татаж авах ч юм уу тохиолдлууд бас байдаг. Эсвэл та өөрөө мэдээгүй байхдаа санаандгүй ямар нэгэн аппликейшн руу төлбөр бас илгээж гисэн байх тохиолдол байдаг. Энэ үед имэйл бичээд хүсэлт гаргаад төлсөн төлбөрөө буцааж авч болдог гэдгийг та мэдхүү. Тэгээд өөрийнхөө данснаас гарч байгаа зарлуудыг хяндаг байгаарай. Өөрийнхөө Apple ID юм уу, Gmail нэвтрэх нэрээрээ ороод гарсан зардлуудаа бүртгэгдсэн байгаа аппликейшнуудыг хяндаг байгаарай гэдэг зөвлөмжийг хүргэе. Миний хувьд нэг удаадаа хүүхд маань санаандгүй нэг тоглоомын аппликейшн дээр $49 татуулсан байгааг би ажиглаагүй дансны хуулгаа шүүж үзэх үедээ мэдэж авч тэр төлбөрийг буцааж авч исэн. Тэгэхээр нэг бодлын санхүүгээ бүртгэдэг байх, гарсан зарлуудаа нэг дор бичиж дүгндэг байх нь бас бид нарыг ийм санаандгүй төлөвлөөгүй зардлууд гарахаас сэргийлж байгаа юм шүү. Тэгэхээр та өөрийнхөө ямар төлбөртэй аппликейшн ашиглаж байгаагаа бас огт хэрэглэдэггүй аппликейшн төлбөр төлөөд явж байгаа эсгээ ажиглаж хардаг байгаарай гэдэг зөвлөмжийг танд хүргэж байна. Инфляц гэж юу вэ? Инфляц нь хэрэглээний саксыг бүрдүүлж буй бараа үйлчлэгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлэх бөгөөд хийлэх, томрох гэсэн утгатай үг юм. Инфляцийг яаж тооцдог вэ? Үндэсний статистикийн хороо сар болгон бидний байн худалдаж авдаг 373 төрлийн бараа үйлчлэгээний үнийн судалгаа хийж дундаж үнийн өсөлтийг нь тооцож гаргана. Харин Монгол банк энэ үнийн өсөлтийг тогтвортой байлгахыг зорж ажилладаг. Тэгвэл инфляц нь юунаас хамаарах вэ? Энэ нь хоёр зүйлээс шалтгаална. Нэг талаас хүмүүсийн худалдан авах чадвар буюу эрэлт. Жишээлбэл цалин, орлого. Нөгөө талаас зарагдж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буюу нийлүүлэлт. Жишээлбэл манай улсад ган цуд болсон үед мах ногооны үн өснө. Мөн яг эсрэгээр сайн ургацтай үед ногооны үн хямдардаг.
Хэрвээ барааны үн өсөж, харин эрэлт буюу цалин орлого өсөхгүй байх юм бол хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, цаашлаад ядуурл үүснэ гэсэн үг. Иймд Төв банк нь бидний худалдан авах чадварыг хамгаалж, үнийн замбраагүй өсөлтийг хязгаарлахыг хичээж ажилладаг. Үр дүнд нь юмны үн тодорхой хугацаанд тогтвортой байна. Үн тогтвортой байхын хэрээр компаниуд хөрөнгө оруулалтыг хийн, улмаар эдийн засгийг тэлж ажлын байрыг бий болгодог юм а. Инфляцийн өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Аюул, иргэдийн амьдралын түвшин буурах, хадгаламжийн бодит үнц нь буурах, цалин нэмэгдсэн ч жолоодлогогүй инфляцийн улмаас хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж, үйлдвэрлэл буурах, татвар нэмэгдүүлэх хэрэглүүр болдог. Инфляц эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ? Зах зээлийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж, компаниудын урт хугацааны төлөвлөлт, төсөвт хүндрэл учруулна. Мөнгөний ирээдүйн худалдан авах чадвар тодорхойгүй байх нь хөрөнгө оруулалт, хуримтлал хийх сэдлийг олгохгүй. Урт хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлнө. Орлогын хуваарлалтанд сөргөөр нөлөөлнө. Төлбөрийн тэмцэлд сөргөөр нөлөөлнө. Хаана анхаарал төвлөрөн тэр зүйл томорно гэж үг байдаг шүү дээ. Ухаалаг санхүүд хэлээ сэтгэлтэйгээ хамт байгаа дугаар бүрийг шимтэн үздэг, хөрөнгө оруулалтын талаар шимтэн суралцаж байгаа үзэгч таны маань санхүүгийн ирээдүй маш гоё гэрэлтэй гэгээлэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байдагт маш их баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт асуултаа чөлөөтэй ирүүлэхийг хүсэж байна. Ингээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай.